26 оны 6 дугаар сарын 16-ны өдөр яг одоо 15 цаг болж байна. Та бидний харж байгаачлан нэг иж бүрдэл бүхий стап захиалгаар орж ирсэн. Тухайн үйлчлүүлэгч маань ямар дагалдах хэрэгслүүд авсныг нь хамтдаа сонирхож сонжиж үзье. iPad-ны хувьд 21 оны 5 дугаар үеийн Pro буюу SIM дэмждэг 12.9 инчийн хэмжээтэй iPad-ыг сонгосон байна. Тус iPad нөөрэ үйлдвэрлэлийн системийг зогсоолсон. Бөгөөд апдейт хийгдээгүй зориултын iPad шаардлагатай програмууд бүгд суулсан. Тус iPad дээр бидний зүгээс Lensa 4 буюу лицензээр ашигладаг апаар дамждаг холбогчийг ашиглах болно. Дараагаар нь чихвчний хувьд хамгийн сүүлд гарсан Cloud 3S Wireless гэх загвар 2.4 Гц болон Bluetooth хослолсон загвар. Хөргөөр хувьд Virus-аараа залгаад нэг иймэрхүү жинцсэн байдалтай, цандсан байдалтай байж байна. Адаптер нь өөр дээрээ цолбортой давхар хөргөх зориултаа сенсорлуулж өгсөн вольт харуулагчтай. Дараагаар нь маусны хувьд Ajax-ын T520 карбон гадаргуутай wireless буюу утасгүй маусыг сонгосон байна. Keyboard нь EOS-ийн Cat 122 бас утасгүй загвар. White switchтэй учраас даралтын хувьд чимээгүй. Mousepad нь Cherry-гийн 300 Гц 300-ийн хэмжээтэй. Цаашлаад хабн дээр бид нэр keyboard, mouse, чихвч, цэнэглэгчийн холболтуудаа өгнө. Үүнийг Pivaгийн G71 сүүлд ирсэн Docking Station 7 нэгтэй Docking Station сонгосон байна. Тус үйлчлүүлэгч маань явандаа стрим хийх магадaltaй тул Capture Card буюу дүрс хуулагчийг бас хамтд нь авч байна. Энэ Ukraine 35-287 гэдэг загварын 1080 дамжуулах чадамжтай Capture Card байна. Давхар зөвхөн iPad-ныхаа дэлгэцийг бус компьютерийн дэлгэцээ 120 FPS-ээр дамжуулж тоглох сонирхолтой байгаа. Түүн дээр нь дүрс хөрвүүлэгч буюу Michelin-ийн Q300 гэх дүрс хөрвүүлэгч байна. Энэ өөрөө том дэлгэц рүү 120 FPS-ийг нь ямар нэгэн алдагдaltaгүйгээр дамжуулах чадамжтай гэсэн үг. Тухайн үйлчлүүлэгч маань өөрийн биеэр ирэх боломжгүй орон нутагт байдаг учраас зайнаас бүх тохиргоо зааварчилгааг нь нэг бүрчлэн хийж өгнө. Одоо бидний зүгээс аккаунтыг нь оруулаад лицензийг нь идэвхжүүлээд тохиргоогоо бүгдийг нь хийх болох нэ. Хэрв та хүсэх юм бол өөрт байгаа iPad, таблет дээр зориулсан keyboard, mouse холбогчдыг авах боломжтой. MZNX AX360M бол танилцуулснаар үйлдвэрлэлийн системийн вершн харгалзахгүйгээр бүх төрлийн Apple-ийн төхөөрөмж утас болон iPad дээр нь ашиглах боломжтой. Гэхдээ Lensa-гийн хэмжээнд бол ер нь ягаад ч хүрэхгүй. Lensa ашиглаж байсан хүнд бол энийг зөвлөхгүй. Дараагаар нь Android үйлдвэрлэлийн систем дээр ашигладаг Scorpion 2 гэх холбогч байна. Энэ бүх төрлийн Android үйлдвэрлэлийн систем дээр дэмжигдэнэ. Манай дээр зарагддаг OnePlus дээр энэхүү холбогчийг ашиглаад MZNX-ийг болохоор M4 дээр, M4 болон M5 дээр ашиглах боломжтой. Эдгээр дагалдах хэрэгслүүдийг бол та өөртөө тааруулаад тохируулаад авах боломжтой. Өөрт keyboard, mouse байгаа бол компьютерийн одоо 70-100% та ч юм уу том keyboardууд байсан ч гэсэн ашиглах боломжтой. Заавал нэг бүрчлэн эдгээрийг авах шаардлагагүй. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээндээ хэрэглээндээ тааруулаад дагахуудаа сонгоод авах боломжтой. Та барааны дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл пэйж хатаар ороод авах боломжтой. Үргэлж хамт байдаг. Та бүхэндээ баярлалаа.